Санхүүгийн зохицуулах хороо Монголын даатгалын холбоо, Монголын хохирол үнэлэгчдийн холбоо болон шинжлэх ухаан технологийн сургуулиас хамтран зохион байгуулсан даатгалын тогтолцоо албан журмын даатгал хохирлын үнэлгээ зэдвэт сургалтаар хүний эрүүл мэнд амь насны хохирлыг хэрхэн үнэлэх талаар мэдээллийг өгсөн юм байна. За энэ сургалт нь бол өмнөх сургалтуудаа бодоход бас нэлээд олон хүрээнд хамарсан. Тодорхой эрх зүйн зохицуултуудыг хууль санхүүгийн зохицуулах хороон дээр яж байгаа дүрм журам за одоо мэргэжлийн байгууллагууд дээр байдаг аргачлал, зааварчилгаа, за ихтэй сургуулиудын хүрээнд эдгэмжлэгээнийх нь ажлын сэдвийн хүрээнд бол нэлээд мөргөн хилцүүлэг болж туслаа. За тэгээ өмнөх хөтөлбөрөөсөө бол зөвхөн сургалт гэхээсээ илүү тодорхой асуудлыг ярьж за одоо гадаад орны туршлагыг одоо хилэлцсэн одоо өнөөгийнхөө практикт нийцүүлэх гэсэн ийм их үр дүнтэй сургалт хилцүүлэг болж өнгөрсөн гэж бодож байна. Одоо Солонгос улс маань бол одоо дэлхийд бас тэргүүлэгч хөгжлөөрөө тэргүүлж байгаа улс болохоор тэднээсээс авах зүйлс бол их байна. Тэрийг бол ажил хэрэгтэй тусгая гэж биднээс бол даан ялангуяа одоо энэ хуулийн заалтууд одоо хуульд одоо бие даасан хохирол үнэлгээний хуультай болох шаардлагатай юм байна ч. Жишээл солонгосчууд бол өөрсдөө бүгднгийн тэрнгийн хуулинд заагаад өгсөн мэт болохоор өнөөдөр манай тулгамдаад байгаа асуудлууд бол тэнд бол төдийлөн гардгүй юм байна. Биднээс бол тэрийг бол авч хэрэгжүүлбэл бас цаашдын бас энэ даатгалын маань хөгжил, даатгалын салбарын маань хөгжилд бол ахиц гарах юм байна гэж хараад. Манай улсад иргэний эрүүл мэнд амь насыг үнэлж эхэлсэн ч хохирлын үнэлгээ их хэмжээгээр гардаг учраас нөхөн төлөгддөггүй. Мөн шүүхэн шатанд очоод гацах тохиолдол багагүй байна. Тиймээс хохирлын үнэлгээний тухай бие даасан хууль бий болгох шаардлагатай байгаа тухай бүгд найрамдах Солонгос улсын хохирол үнэлгээний холбооныхан ярьж байлаа. Солонгос болохоор хүний амь насыг одоо үнэлэх үнэлэмж нь хязгааргүй байдаг. Тэгээ Монголд одоо албан журмын даатгалын холбоо гэж байгаа гэж би мэдж байгаа, ойлгож байгаа. Тэгээд энэ албан журмын даатгалын холбооноос ер нь заавал даатгуулах шаардлагатай даатгалын тоог улам илүү одоо шат шатлалаар нэмээд явах юм бол цаашид одоо тухайн хүний амь насны одоо хохирлыг барагдуулахад бас нөхөн төлөх сантай болоход чухал ач холбогдолтой байгаа гэж бодож байна. Энэ төрлийн зохицуултыг хийчих юм бол манай улсад хүний эрүүл мэнд амь насыг үнэлэх тогтолцоо төлөвшөж, иргэн бүр өөрийгөө даатгалд хамруулах боломж бүрдэнэ гэж онцолж байлаа.